Ер нь бол аливаа ажлыг хийхдээ бол хүн ямагт бол оролдлоготой, хичээлтэй, зүтгэлтэй байх хэрэгтэй байдаг. Мэдээж яриг амжилтанд хүрэхийн тулд бол тодорхой хэмжээнд өөрийгөө мэдээлэлээр хангасан байх хэрэгтэй. Зөв цагт, зөв газар байж байгаа нь бол их чухал. Нэг юмны үзүүрээс бариад авсан бол эцэс төгсгөлийн хартлаа амжилтанд хүртлээ одоо өөрүүлэх нь бол маш их чухал байдаг. Тэгэхээр төвчээр нэлээд их шаардлагатай. Олж хар өөрөө бие сайн бил гэрийн даалгавраа хий, хичээнгүй зүтгэлтэй бай, төвчээртэй бай. Тэгээд хурдан ухаалт самбаатай бай гэдгийг хэлэндэ. За энэ дээр мөн алдартай цуутай хүмүүс бол мэдээж хэрэг нэлээдгүйх сайхан санаануудыг гаргасан байдаг. Тухайлбал Apple-ийн үүсгэн байгуулагч Steve Jobs гэсэн бол Stay foolish, stay hungry гэсэн. Тэгэхээр ямагт бол сониуч бай, юмыг мэдэхгүй гэдэг байдлаас ханд. Нөгөө талаасаа бол ямагт эрэлхийл, ямагт хизээч битгий сэтгэл хана гэсэн тийм утга санаа агуулсан байж байгаа. Тэр утгаараа бол амжилтанд хүрэхийн тулд бол бид ямагт сонор сэрэмжтэй, ямагт одоо сониуч зангаа бол алдахгүй. Залуу байхдаа хүсэл мөрөөдөлдөө яаж хөтлөгддөг гэсэн тэр сайн чанараа бол бити алдаа гэсэн утгыг бол тэр мундаг хүн бол хэлсэн байдаг. Бас нэгэн санаа байдаг. Яг ухаантай хэлсэн үг. Өглөө бүр босоод хүн өөртөө энэ бол миний үлдсэн амьдралын маань хамгийн анхны өдөр. Шинээр төрж байгаа юм шиг, шинээр амьдралаа эхлүүлж байгаа юм шиг урд өмнөх амжилт, алдаа, тодорхой сэтгэл унгаасан зүйлүүдээ мартаад шинээр бүхэл юм эхлүүлж байгаа юм шиг тийм хандлагатай ажилдаа хандвал амжилтанд хүрнэ гэж санааг бол энэ үгээр илэрхийлсэн болов уу гэж